За бид бүхэн жоохон бодиттой байдлыг бас яг газар дээр амьдрал ах үе дээр хөдөө орон нутагт ямар байгааг бас ярих шаардлагатай байх гэж бодож байна. За өнөөдөр одоо хөдөө орон нутагт бол энэ гурилын асуудал, ноолуурын асуудал хоёр маш чухал асуудал яригдж байна. Би одоо Өвөрнгийн аймгийн Богд суманд төрж өссөн сумын төвийн хүүхэд. Өнөөдөр Өвөрнгийн аймгийн Богд суманд Улаанбаатар хотоос 630 км зайд 50 кг ууттай шуудай гурил 115 мянган төгрөгийн үнэтэй байна. Нодны үдийд одоо 105 мянган төгрөгийн үнэтэй байсан юм байна. Нодны ноолуур эсрэгээрээ 145 мянган төгрөгийн үнэтэй байсан 1 кг ноолуур. Нодны 700 г ноолуураар 50 кг-ийн ууттай гурил авч болдог байсан бол энэ жил одоо ноолуурын үн буурсан 90-100 мянга болцсон. Хэл 100-200 г ноолуураар нэг уут гурил авч байна. Тэгэхээр бид нар одоо гурилын үйлдвэрийг энэ салбарыг ингээд бодлогоор дэмжиж хөнгөлтэй зээл өгөөд одоо ингээд төр бодлогоор хүртэл дэмжээл одоо татварын хүртэл импортын татварыг хүртэл одоо ингээд нэмж өгч байна. Гэтэл одоо гурилын үн нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу? Энэ дээр одоо салбарын сайд гурилын үн нэмэгдэхгүй доктортой байна гэдэг баталгааг хэлж өгөөч. Нөгөө талдаа бас ноолуурын салбарыг зөндөө дэмжиж байгаа тухай бид ярьж байна. Одоо өчигдөр хамгийн сүүлд одоо 500 тэрбум төгрөгийн вексел гаргаж байгаа бичиж өгж байгаа. Бас урд нь ингээ хөнгөлөлтөө их усүр шийдэж өгсөн. Одоо ингээд үндэсний үйлдвэрүүд ноолуур аваад ноолуурын үн доктортой байна ингээд идэг. Гэтэл одоо энэ жилийн тухайд бол ноолуурын үн буурсан байна. Тэгэхээр хөдөөгийн иргэдийн одоо тэр дундаа малчтын амьдралд хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн гурилын үн нь нэмэгдээд байхад эсвэргээрээ ноолуурын үн буюу одоо гол орлого олдог энэ зүйл нь үнэ нь буураад байна. Тэгэхээр энэ хоёр одоо ноолуур гурил хоёр дээр хоёулын дээр нь ингээд Монгол төр энэ хүнсэд аж ахуй салбарын яам ингээд дэмжээд хөнгөлтэй зээл өгөөд бүх талаар дэмжээд байхад гурилын үнэ болохоор нэмээд идэг. Ноолуурын үнэ нь болохоор ингээд буураад байдаг. Тэгээ энэ дээр одоо нэг тайлбар хэлээч. За тэгээд өчигдөр одоо салбарын сайттай ярьж байхад ноолуураа угаад самнаад гаргахаар одоо бас ноолуур докторчноо л гэдэг. Тэгээ яг одоо бид нар бол угаад самнсан ноолуураа дэлхийн зах зээлд хайш нь гаргах юм бэ. Өмнө нь бол өмнөх жилүүдэд одоо хятад руу зөвхөн угаагаад гаргахад аваад цааш нь дахин боловсруулаад зардаг байсан бол одоо дараагийн шатны буюу угаагаад самнаад гаргахаар яг хятадууд авах юм уу? Эсвэл бид нар дараагийн зах зээл Европ руу ч юм уу, Америк руу ч юм уу өөр зах зээлийг зориод байгаа юм уу? Хятад маань одоо тарифт орцсон учраас хятад руу түүхий самнсан угаасан ноолуур гаргахаар авахгүй байгаа шахуу юм яриад идэг. Гэтэл одоо яг дахиад бид нар дараагийн шатны боловсруулалт хийгээд угаагаад самнаад гаргахаар авах юм уу энэ хятад маань? Ер нь тэгээд энэ нэг малчтын яг бодит амьдрал дээр байгаа энэ орлогыг нэмэгдүүлэх, буцаагаад хэрэгжилж байгаа энэ бараа бүтээгдэхүүний үнийг доктортой байлгах энэ зүйл дээр онцгой анхаарахгүй бол хөдөөд иргэдийн амьдрал олж байгаа орлого нь буураад хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн шатхуунд бас инфляц өсөөд байна. Энэ тал дээр бас анхаарна уу. Хоёрдугаарт нь малын тэжээлийг одоо бас ингээл гайлын татвартай болгож байгаа юм байна л да. Тэгээ бид нар чинь нөгөө талдаа одоо Евразийн хэлцээрт хүртэл ороод махан бүтээгдэхүүн гаргана гэдэг мал мах экспортлох асуудал дээр чинь тэжээлийн асуудал бас чухал асуудал шүү дээ. Тэгэхээр ер нь яг Монгол маань энэ ирээдүйд хийх мал махны экспортынхоо тэжээл энэ одоо баяжуулсан бүтээгдэхүүнийг одоо бүрэн хангах тийм хүчин чадал байгаа юу? Яг одоо тэр технологи юм нь болж байгаа юу? Ирээдүйд бид нар ч махны том зах зээлийг зорж байгаа. Энд одоо За инquiry сайт хариулт өгье. За уг асуудал хэлцэх хугацаа дууссан байна. За үүнтэй холбогдуулаад 5 гишүүн асуулт асуухаар байгаа учраас гишүүдийг асуулт асууж дуустал 1 цаг хүртэл хугацаагаар сунгаж болдог учраас сунгая. За инquiry сайт хариулт. За үнэхээр энэ гадаад орчны эрс өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн улс орн болгон ийм тарифын бодлогоор дотоод зах зээлийг хамгаалсан сөргөлтсөн ийм нөхцөл байдал үүсэд байна. За энэтэй холбоотойгоор манай гол экспортын түүхийд болсон нүүрс үндсэндээ $230 байсан нүүрс өнөөдөр $70 болж унжаа шүү дээ. Харин үйлдвэрлэлтэй тулдаа бид боловсруулах чадахтай тулдаа ноолуурууд
үндэсний үйлдвэрүүд нь аваад энд онцлог тэмдэглэмээр их хурлын даргын дэмжлэгтэйгээр сая Монгол банкнаас өрийн бичиг гаргаж үйлдвэрүүдэд ноолор худалдан авалтыг дэмжих юм том шийдвэр гарч байгаа. Энтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд маань энэ дотоодоос ноолор авах үнийг доктортой хангах бодлого аваа явчихна. Гол зах зээл болсон урд төрш маань өөрөө 130 за баг 200% галийн худалдааны татварт орчихсон. Гол зах зээл дээр. Тэгээд урд төрш маань идэвхжил сул дотоодоос худалдан авалт үндсэндээ байхгүй байна. Өдөд бужинжээдэг шүү дээ байхгүй байна. Ноолорын гол угаасан ноолорын самсан ноолорын гол зах зээл бол Европын зах зээл. Тэгэхээр Монгол улс шууд түүхэн ноолороо хятад өгөөд хятад боловсруулалт хийгээд Европ руу гаргадаг байсан бол одоо бид дотооддоо 100% боловсруулалтаа хийгээд 100% угаа цамнаад экспорт нь гаргах ийм үйлдвэрлэлийн чадварыг бүрдүүлсэн. Буюу үйлдвэрүүд технологи, техникийн хүчин чадлыг нэмж чадсан. Ийм болохоор үнийг доктортой барьж чадж байгаа. Үүнтэй адилхан гурилын үйлдвэрүүдэд барьж чадж газар тариалангаа энэ хүнсний хосгол бодлогоор сэргээсэн тулдаа бид гурил үнийхээ доктортой байдлыг хангаж чадж байгаа. Тэгээд энд юу хэлээд байна гэвэл үндэсний үйлдвэртэй байна гэдэг маань өөрөө доктортой байдал, эрсдлийг даван туулах, нөгөө үндэсний сөрөн төсвөрлөх чадах гэдэг маань өөрөө л яг энэ. Үйлдвэрлэдэг, ургуулдаг, тарьдаг, бүтээдэг улс орн бол аль болох энэ хямралыг багаар даван туулна. Тэжээл мөн адилхан тарилтан дээр бид нар одоо тэжээлийн таримжийг эрс нэмэгдүүлнэ. Газар тариалангаа 200 мянгаар нэмнэ. Энэ нь өөрөө бидний нөгөө махны экспорт. Нүүдлийн мал аж ахуйгаа ганцуудын бэрхшээлээс даван гарахад тэр чадварыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд тэжээлийн таримлууд болон тариалтын талбайг нэмж байгаа. За мөн экспортын зах зээлийн бас нээж өгөх ажлыг хийж байгаа. Тэгэхээр янз янз одоо алт дахиад өнөөдөр 3500 болоод дээд рекордоо хийж байна. Хүнсэн дээр дэлхийн улс орн болон хүнсний өсөлт явж байна. За бусад аж үйлдвэрлэл олон төрлийн бараа бүгд унж байгаа. Ийм л ийм янз янзын байдал гарч байна. Улс орн болгон хүнсэн дээрээ л онцгой анхаарч байна. Ерөөсө хүнсний нөөцөө бүрдүүлэхдээ анхаарал, хүнсээ тарифаар хамгаалаад энэ лугаа одоо бүр нийтээр